Сайн байцгаана уу? Цагаан уул эмнэлгийн эмчийн эмчмээр. За та бүхэндээ өнөөдөр эмэгтэйчүүдийн дааврын хямралын талаар мэдээлэл хүргье. Дааврын хямралыг үүсгдэг үндсэн шалтгаан гэж байдгүй. Ихэвчлэн тухайн эмэгтэйн хооллолт, хөдөлгөөн, ажил амьдралын горим гэх мэт амьдралын хэм маяг, богино хугацаанд хит их жин нэмж хасах, цочмог стресс төртөх, даавар ялгаруулдаг эрхтнүүдийн өвчлөл, хувь хүний харшламтгай байдал, хорт зуршил, жирэмслэлтээс хамгаалах дааврын эмийн буруу хэрэглээ зэрэг маш олон шалтгаан нь дааврын хямралыг үүсгэж болдог. Дааврын хямралын үед жин нэмж хасах, нүрээр батг гарах, нойр гүйдэх, сарын тэмдэг алдагдах, бэлгийн дор хүсэл буурах, ядрах, сэтгэл санаа докторгүй болж хайртай хүмүүстэйгээ харилцах харилцаанд сөрөг хандлагууд ажиглагдах, анхаарал төвлөрөл муудаж ажлын бүтээмж буурах, хөлрөх, арьс хуураших, ус унах, өтрээ хуураших, хөх хүндүүрлэх, хөхүүл бишүүд хөхнөөс шүүрэл ялгарах, жирэмслэхгүй байх зэрэг шинжүүд илэрч болдог. Хэрвээ танд дээрх шинж тэмдгээс ажиглагдах юм бол сарын тэмдгийнхаа цус үзэгдэж эхэлсэн эхний өдрийн нэг гэж тоолоод 2 юм уу 3 хоног дээр нь өөрт ойрхон эмэгтэйчүүдийн эмнэлэгт хандан эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг зөвлөгөөнд хамрагдаж шаардлагатай гэж үзвэл дааврын шинжилгээ өгөөрэй.